За 2010 онд үйлдвэрлэгдсэн 2021 оны 11 сард 11 сарын сүүлээр орж ирж ирсэн. За би 2021 оны 12 сард авч ирсэн. Нэг хүний гараараа байгаа юм. Одоо сайн машина хэлчих гэж байна. За тэгээд машины жоохон танилцуулгыг хийх. Зя. За дотор салууны хувьд юм хаалганы бүрээс нь юм өслөг цайвар. За энэ хаалганы бариул нь илгэн материалтай за энэ борд үбэн. За тэгээд ерөнхий хянахын нөөнүүд нь бол ерөнхий нэг хар нүрээ саарл хэмжээртэй. За тэгээд таазны хувьд ийм цайвар саарлангийн их цэвэрхэн ингийг илэг таазтай. За суудлууд нь бол бүрээс хийгдэг яг өөрийнхөө байж байгаа. Бас ийм цайвар саарл судалтай судал модал нь сайхан цэвэрхнээр тааз бас бүх юм сайхан цэвэрхнээр байна. За тэгээд ерөнхийдөө машины хувьд лүктэй за нэг 3 салаа гэрэлтэй гэдэг ер нь бол опшнлаг сайтай машин байгаа. За нэг асааж үзье. За хянах дээр бол янз бүрийн одоо гэрэл ассан барьсан чек тийм юм бол юу ч аахгүй. За дэлгэцтэй энд нэг маустай байдаг. За тэгээ нэг саяудын ер нь нийтлэг ер нь Монголд орж ирсэн бүх саянууд тэгтгэл гэж ярьдаг юм билээ. Нэг дэлгэцэн сулраад дуурайд байдаг. Тэгээ бас гоцж ирдэг. Энийх бас тэгсэн тэгээд нөгөө энэ чиглэлээр даган жидэг залуучууд нөгөө гэдэг юм билээ. Тэд нар дээр яг чангалуул янзлуулсан одоо хич тийм асуудал үүсэхгүй л гэсэн одоогоор бол зүгээр явж байгаа. За тэгээд ер нь бол үйлчлэлийн юмнуудыг цаг тухай бүрт нэг явчихдаг юм доо гэдэг ихвчлэн. Доктор дээр хэл хүлээ явчихдаг. Тус маасл за тэгээд өөр зүрийн наклад. За тэгээд энэ чинь бас нэг сэвчэмч сольж исэн баха. Тийм юмнуудыг нь үйлчлэгээнүүдийг нь бол банк ингэж өгчдөг. Ийм шин байна. За энэ бас голын харьцаагаас дуу ордгол гэсэн. Тэгээд тэрийг нь бас нэг мөсөн аж ахуйг нэг тагны ардл нэг зөвлөж мөлч юм ийгээд авчих байсан одоогоор бол тохирдог юм байхгүй. За багаж нь путыг настагч. За багажны зайны хувьд бас гайгүй боломж юм байдаг. За энэ доороо запас дугууны банхаад өөр зүрийн нэг одорцоо мөрцөө багаж за доор нь запас дугууны бол бүгд байж байгаа. За тэр цагны цаана нөгөө өөрийнх нь зориултын ослын гурвалж энэ төр мэдэн байдаг юм лээ. За тэгээд путыг нь олгож үзье. За ерөнхийдөө чинь 2.4-тэй 2 АЗ мотор гэдэг төлөөтэй тийм мотортой байх хүч мөч. Урдны үед бол ер нь за сая гэсэн мэт хөлгөө ихтэй ачгүй байдаг. Шулуун зам дээр бол тэгэл юм амархан 130 40 хамгаалж иддэг. За нэг юм. За нэг ерөнхийдөө нэг юм л. Ер нь бол зүрхэн цэмбэр хүм нь хийгдчих. Зохицонд аягдчих идэг доо. Өнөөдөр яг ямар ч асуудалгүй бил нэг юм шинэл. Арилж байгаа гэж байна.